Таван Эрдэнэ. Таван Эрдэнэ. Эрдэнэт сүргийн эзэн эрхэм хүндэт малчид төлчдөө. Та бүхний бие амар амгалан Тавтай сайхан хаваржиж байна уу? Монголын үндэсний радиогийн 5 Эрдэнэ нэвтрүүлгийн 44 дахь хаврын 4 дахь дугаарыг Хинти аймгийн Дархан сумын нутаг Дархан хан уулын баруун бэлээр хаваржиж байгаа Наваан лувсангийн Гэрэл Бадрахын хотноос бэлтгэлээ. Боржигн нутгийн бүгээн салхи улирал ялгахгүй сэвэлзэн. Боргол талын хонь сүрэг хялган будрагн голохгүй идээшлэн гэж хуучны нэгэн хэлц байдагсан. Оцол сансар чойрын богд Дархан хан уул малх тэрэгтийн талаар хатруулжээ явхад дөрөө шүргэн өндөр соргог хялган бүхэлзөөд энэ хаврын өнгө аяс таатай сайхан байна. Боржигны буурал нутгаан түшин суугаа малчдын хотоор бууж мордож явсаар Монгол улсын авраг малчин Гэрэл Бадрахын баян сүргийн хотод буугаад байгаа нь энэ. За энэ жил бас сайхан хавар юм да. Энэ жил хавар намар өвөл сайхан өвөл хавар намар та. Ойр энэ жил ер нь тохиолдог сайхан өвөл хавар болсон да. За идэл мал төллөө байдал одоо ч ёстой нэг. Ихэл жил эхлээд л одоо ер нь ид төлж байна да. Ер нь бол сүүлийн үедээс жаахан цаг гавчингад байсан, отор нүүдэл ихтэй байсан. Энэ жил үл их сайхан байна аа, хүмүүс нутагтаа малаан төллүүлээд цагийн янар сайхан л байх шиг байна. Манай энэ нутагч нэг ээлтэй сайхан нутагч та. Ер нь ямар ч үед нэг сайхан хорвороо юугаа хайрлж идэг. Тийм сайхан өгөөж сайхан баян нутаг да. Манай нутаг. Эртнээсээ л одоо энэ молхын таллыг ерөнхийдөө отрын нутаг болгоод л за энэ сайхан энэ хайрхан шүтээний энэ одоо үлэн библийн вараалсан айлууд бол мал сүрэг ер нь л өсдөө шүү. Тэ энэ ч сүмбрэн сангайчгүй тий карапл хон мань гэдэл сайхан их мал байлаа штэ нэг ч малгайдлага хийдэг тэр карапл мал тэр гэдэг сайхан мал энтлэрж өсч олон төм болсон да. Одоош байгаа л бах. Түрүүн харж байлаа зүгээр яг уу анзаархад шүү дээ. Танах ч хэд ангилчихсан маллж байгаа юм ба. За төлийн үеэр ширн энэ нутгийнхын жаахан хөрөв аргыг жаахан голчлох гээд байдгийг шүү. Ер нь хөрөв аргыг голчлон да. Хөрөв аргаар малсан мал цаашдын ондор илүү ид шоош олж идэх тэр төвчээр хатуужл тун сайн болдгийм да. Тэгжил ажиллагддаг юм да. Одоо тэр баруун хажуу дээр байгаа арай дунд хөрөв гэж хэлбэр юм уу? Тий дандаа хургахтай байна. Тий дандаа хургахтай одоо их л юм да анхных юм да. Их хөрөв тий. Тэгээ энэ хойгуур дунд тэгээд энэ хойд дээр бас идэв. Тий байгаа. Эдгээр нь ялах. Тий эднээс нь ялах. Яг би энэ ингэдэг юм аа яг нь ялах үеин дээр нь ингээд хурга юугаа ингээд амраадаг байхгүй юу? Юугаа хурга хоноо ингээд айл айл нь ихэн ч амраг ялах үеин дээр гээд ингээд амраагаад тэгээд маргааш сайхан гэвэлчэрт нь гарах чинь да. Дандаа өнөөдөр урд шөнө өдөр гарсан. Тий урчин чам өнөөдөр урчин л гарсан онод та юм.
ингээ амраачдгийн тэгээд. Ер нь бол төл цаваа бас цагийн янар нэг сайхан байхтай зэрэг малчин хүний бас нэг урам жаргал шүү дээ. Тийм ээ, ёстой тэр чи ёстой. Үнэн сайхан шүү дээ. Мал төлөвлөгч нь гоё шүү дээ. Цагийн сайхан бавар малчин хүний жаргал юм да. Танах ер нь за жилдээ хэдий мал төлөвлөлтч байна. Богмолын тухайд. Богмол манайх чинь яг ямаагүй нэг ээлжи ямаатай нэг далаад ямаал тавьдгийг. Тэгээд дараа жил нь далаад ямаагаа тавина. Өнцөө ямаагаа тавьдгийг ээлжилдэг юм уу? Ер нь ч ямаа цөөхөнтэй. Хоныг бол тэгээд яг баг сайхан тусаг масаг тийм юмнуудаа төлөвлөлдөг. Англиад хоныг 400 гаруй хон төлөвлөдөг юм да тэгээд жилдээ. Ямаатайг нийлээ нэг 500 гаруй мал төлөвлөдөг юм да. Ээлжлэн гэдэг үг сонин сонсогдож байна л да зүгээр. Манай энэ 5 гушуу малд чинь бол ээлжил төлөвлөдөг мал бол инг. Сүүлийн үед энэ ямааг гүйчгсэн ер нь бол ээлжил төлөвлөд байдаг болчихлоо шүү дээ. Тэгээ ер нь малдаа хэрэгтэй л да. Малдаа хүнтэй аль тал жил бисайтай орно. Дараагийн төлөв нь сайн жил юутай гарна. Хэрэгтэй дээ ер нь энэ ямаанд бол тун хэрэгтэй байна. Нүш одоо самнуулаад л тэгээд ер нь салтаа дүүрэл юм байлгадаг штэ. Улсын эдний харж байна. Тэгвэл ингэж өнцөн ямаа бол үгүй шүү дээ. Бас яг энэ газарт ер нь л сайхан өндөр сургууль өвстэй гардаг газар тийм үү? Сүүлийн үед бол жаахан бас тачирхан байдаг талтай болчихоо да. Тийм ээ одоо энэ тэгээд яг энэ цагуур хорвоо яахгүй. Хорвоо л яагаад юм та хорвоо татангаа ороод тэгэл газрын гарч бас жоохон таарах юм болчиход. Гэхдээ яг манай энд бол яг өөр юм. Танай хаврын хэвбэл сайхан байна уу сайхан. Баян хангай сайхан өгөөж үйнэ хайрлдаг юм уу тэгээд. Тэгээ ер нь л хүнээс шалтгаална л да энэ байгаль орчноо сайхан нүдний цэцэг юм тайлж хамгаалж явал тэгээд байгаль дэлхийч биднээс гişиг үйнэ хайрлна да гэж л боддгийн да. Байгаль дэлхийгээ сайн хайрлж хэрэгтэй юм да. За одоо ингээд үндсэндээ 4 сар гарлаа. Энэ жаахан хойшлоод энтхийн чинь өдид ямаагаа самнаад үрчихсэн байдаг. Танахан ямаа самж юм. Манайх одоо самнаагүй ер нь манайх тэгсий гэж ер нь. Манай төлөвлөж ороохон самдаг да. Одоо ер нь маргааш нэг өдөр самнаа. Ийм ямаагаа бол бүрч ишгэлсэн ямаагаа бол бүрч ишгэлүүл би самдаг. Тэгвэл яг тийм. Энэ хойшоо чинь хинтийн зарим сум дуу тийм ээ. Танаа хинтийн зарим сум дуу. За энэ говь сүмбэр тал руугаа Дорноговын зарим сум дуу Сүхбаатар руу жилээс өмнө сумдчаад байдаг нэг юм уламжил байгаад байдаг. Тэгээд тоо хүнийлийн үедээ миний хувьд бол ямаануудаа хайрлдаг юм да. Тэгээд яг тэр ноолууртайгаа байвал ишиг мишгэндээ өрдөө нэ тэрэ байхгүй ямар ч асуудал байхгүй өөрөө ч бэвэж яахгүй тэгээ сайхан байдаг юм да. Гоё үдгэр л да. Танах чинь 3 сарын сүүлээр дүү 4 сарын эхээр дүү ерөнхийдөө нийлүүлчихдэг юм байна тийм ээ. Тий. 10 сарын сүүлээр гэсэн үг шүү дээ. Сайхан байна оо төлөө энэ жил голох молох энэ төр элдв бэрхшээл бол гайгүй. Байхгүй голцсон чи миний хойно бол асуудал байхгүй. Нэг ягаад л тэгээд дараа аавна зүгээр л дагаад л гүвчин дээ хороо. Үнэ туглаад эхэлж байгаа юм байна бас. Тий хүрээ бас зохицуулдаг юм аа. Гүү унгалж эхэлж байна. Арайчлалаг байхаа. Гүүч одоо юу н бас сөхөж байгаа. Тий унгалж илэн да. Дахиас эдэд унаг гарцсан байна. Төлийн уйхан дуутай хавар цагаа гэж. Тэнгэрийн авир зам талбуухан бол Монгол айл хотол хаврын улиралд их л амар амгалан тэнүүн. Манай орны зүүн чигийн аймагуд өөрөөр хэлбэл Төв аймгаас зүүн тийш Хинтээ, Сүхбаатар, Доронтын малчид маань богмолоо яаралгүйхэн төлөвлүүлдэг хуучны уламжилтай. Тийм болохоор бид хавар цагийн олон ажил өрнөсөн малчны хотноос дараагийн дугаараа илгээх юм аа. Монголын үндэсний радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлэг 44 дахь хаврын 4 дахь дугаарыг Хинтээ аймгийн Дархан сумын нутгаас дамжууллаа. Нэвтрүүлгийг хөтөж цогт эрдэнэ найруулагч Оюун цэцэг, нэвтрүүлэгч Цэвлван.